Хувийн хвшлийн байгууллагууд нь төрийн байгууллагаас мэдээлэл авах, өөрийн зардлаар судалгаа хийх замаар мэдээлэл олж авах, бусад байгууллагуудтай түншлэх, иргэдэд үйлчилгээ үзүүлэх явцдаа мэдээлэл бүрдүүлэх гэх мэт олон арга замаар сангаа бүрдүүлдэг. Улс орнуудад төрийн байгууллага, ашигын бус байгууллага, ашигын төлөө байгууллага гэсэн үндсэн 3 төрлийн зуучлагч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр нь ажил зуучлалын тогтолцоог бүрдүүлдэг. Төрийн байгууллагад гол төлөв хөдөлмөрийн албатууд, төрийн өмчийн хөдөлмөрийн биржүүд хамаардаг бол ашигын бус зуучлалд нийтийн өмчийн болон төрийн бус байгууллагын зуучлалын байгууллагууд ордог байна. Жишээ нь холбооны бүгд найрамдах Герман улсад ашигын бус зуучлалын үйл ажиллагааг дараах чиглэлээр ангилдаг. Ихтэйд болон мэргэжлийн сургуулиуд нь төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцдаг бүтцтэй бөгөөд суралцагчдын дадлагын түшиж газруудыг хөгжүүлэх, төгсөгчдийн маркетинг хийх, байгууллагуудыг урьж өдөрлөг хийх, төсөлтийн шалгалт арга хэмжээнд оролцуулах зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Холбоо нийгэмлэгийн зуучлал, худалдаа аж үйлдвэрийн танхим нь ажил олгогч мэргэжлийн холбоодуудтай нэгт хамтран ажилладаг. Бизнесийн шинэ боломжууд, гарааны бизнесийг дэмжих, янз бүрийн салбарын үйлдвэрлэлийг дэмжих, чадваржуулах, залуу үеийнхэнд ажлын байрыг зуучлах ажил эрхэлдэг. Мөн янз бүрийн зорилттой бүлгийн ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Сүм хийд болон хүмүүнлэгийн нийгэмлэгүүдийн зуучлал нь нийгмийн тусламж дэмжлэг шаардлагатай бүлгүүдийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх болон бусад тусламж үйлчилгээг үзүүлж улмаар ажлын байртай болгох үйл явцыг дэмждэг. Эдгээр байгууллагууд нь ажил зуучлалын үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Хувийн хвшлийн байгууллагууд үйлчилгээг төлбөртэй үзүүлдэг. Харин ашигын бус байгууллагууд өөрсдийн сангаас санхүүжүүлэх хувилбарууд байдаг. Хэрэв засгийн газар ажилгүйчүүд болон ажил хайж байгаа хүмүүс нь ажил зуучлах үйлчилгээ үн төлбөргүй авах хэрэгтэй гэж үзэн хуульчлан заасан юм уу? Эсвэл засгийн газрын үйлчилгээг үнэт төлбөргүй үзүүлэх бодлого барьж байгаа тохиолдолд хувийн хвшил төрийн бус болон ашигын бус байгууллагуудтай гэрээ хийж тэдний ажил зуучлах үйлчилгээг санхүүжүүлдэг. Ийм тохиолдолд хөдөлмөрийн төрийн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлуудыг хувийн болон төрийн бус байгууллагууд хийх болно. Хувийн хвшлийн болон төрийн бус байгууллагын зуучлалын үйлчилгээ нь үнэлгээ хийх жишг асуултуудыг дараах хүснэгтээс харж болно.